Сайн мэцхан үзэгчтэй та бүхэн шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Цагур оршин шинжилгээний газраас хоногийн цагаарын мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр өнөөш нь бол маргааш өдрийн тухайд баруун болон төвийн бүс нутгийнхаа хойд хэсгээр бороо, агуулгын утгаараа бол баг зэргийн хурд тунц орох төлөвтэй байгаа. За тэгэхээр бол говийн бүс болон зүүн аймагуудын нутгаар бол багавтар үлтэй шүн болон өдрөө болж өнгөрөх төлөвтэй. Эсвэргээрээ харин баруун болон төвийн бүс нутгийн зарим газараараа өнөөш өндөө болон маргааш өдөртөө баг зэргийн бороо орох төлөвтэй байгаамаа. За температурын хувьд аваад үзэх юм бол нутгийн баруун хэсгээрээ буюу баруун аймагуудын хувьд бол Алтай ханга уулархын нутгаараа шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн хонно. За үлдсэн барууны нутгаараа бол 2-оос 7 градус дулаан хонох төлөвтэй. Төвийн бүсийн хувьд бол температурын хувьд бол сэрүүс чонох төлөвтэй байгаа. За ханга хөвсгөл хинтийн уулархын нутгаараа мөн л 0-оос 5 байх төлөвтэй. За бусад нутгаараа нэг шөнөдөө 4-өөс 9 градус дулаан хонох нэ. Зүүн аймагуудын хувьд бол 8-аас 13 градус дулаан хонно. Говийн бүс нутгаараа нэг 10-аас 15 градус дулаан хонох төлөвтэй байна. Өдрийн температур буюу за 15-ны өдрийн өглөө 9-өөс орой 21 цагийн хооронд нутгийн баруун хэсгээрээ нэг 10-аас 15 градус дулаан байх бол төвийн бүс нутгаараа мөн л өдрийн температур утга сэрүүсч ирсэн байдалтай байна. За өмнөх 2-3 нутгаа харьцуулахад бол сэрүүссэн. За 13-аас 18 градус. Зүүн аймагуудын хувьд бол нэг 23-аас 28 градус дулаан. За говийн бүс мөн ялгаа авахгүй 23-аас 28 градус гэ. За тод ягаан өнгөөр тэмдэглэсэн газрууд бас бага зэрэг дулаахан байх газруудыг харуулж байгаа гэж ойлгож болно. За температурын хувьд бол бас нэлээд төвийн бүс баруун аймагуудын хувьд сэрүүсч орж ирж байгаа бол салхины хурд бол бас их нутгаараа бас маргааш өдрийн хувьд бол бага зэрэг ихсэх хандлагатай байгаа. За баруун аймагуудын хувьд бол секундэд түр зур 18-аас 20 м хүртэл ширүүс шорон шурах шуурхаараа бол төвийн бүс нутгаараа мөн зарим үед 16-аас 18 м хүртэл шороогоор шуурна. Зүүн аймагуудын хувьд 12-оос 14 м/сек салхитай. За харин говийн бүс нутгаараа 6-аас 11 м/сек салхитай. За гэхдээ зарим үед 16 м хүртлээр ширүүсэх ийм ерөнхий төлөвтэй байгаамаа. За ерөнхийдөө бол 9-р сарын 16-наас 18-ны хүртэлх хугацаанд бол ихэнх нутгаараа бас бага зэрэг сэрүүхэн байхыг үзэгчтэй анхааруулan хэлье. За харин 9-р сарын 20-оос буюу 19, 20-ны өдрүүд бол буцаад температур утга бага зэрэг дулаарч бас 20 градус руу төхөх ийм ерөнхий төлөвтэй байгаамаа. За нийслэл Улаанбаатар хотын 3 хоногийн үргэлжилсэн мэдээг одоо та бүхэндээ үзүүлье. За нийслэл Улаанбаатар орчмоор бол ойрын 3 хоногтой үйл хэрхэг өдрүүд үргэлжилнэ. За 15-ны өдөр 17 бас сэрүүс ирж байгаа. 6-р сарын 16-ны өдөр 16 градус дулаан. Температурын утга бол бас зэрэг сэрүүсч ирсэн хандлагатай. Мөн дархан Эрдэнэ дотоодын хувьд ч гэсэндээ мөн 15, 16-ны өдрүүдэд бол бага зэрэг сэрүүхэн байгаар харагдаж байгаа. За Эрдэнэ дотоодын хувьд ч гэсэндээ мөн сэрүүхэн байна. За дархан уул аймгийн хувьд бас шөндөө бас бага зэргийн бороотой маргааш өдөртөө бас бага зэргийн бороо орох төлөв бол харагдаж байгаа. Нутгийнхаа төвөөсөө хойд хэсэг багтдаг учраас Эрдэнэ дотоодын хувьд мөн бас температур өмнөх өдрүүдтэй харьцуулахад сэрүүсээд ойрын 3 хоногт 13-аас 16 градусын хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаамаа. За та бүхэнд цагур оршин шинжилгээний газраас цагаарын мэдээг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.